Сайн байцгаана та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн видео бичлэгээр Python-ы Tkinter сангийн сан дээр бид нэр level буюу шошго хэрхэн оруулах талаар та бүхэндээ тайлбарлая. За level-ийг байршуулахад бол бид нар өмнөх хичээл дээр болохоор Tkinter сангийнхаа үндсэн ажлын талбараа бэлдээд авсан байгаа. Ингэж ажиллаж исэн үр дүн маань. За одоо энэ ажлын талбар дээр буюу Windows цонхон дээр level буюу шошгыг оруулж бичье. За энэ хүү level-ийг бичих тулд бид нэр хийх үйлдэл маань маш тодорхой товч байгаа. Жишээлбэл хэрхэн бичих вэ гэвэл level гэсэн түлхүүрийг ашиглаад за энэ бол level гэсэн объект файл болж байгаа. За үүн дээрээ tk буюу Tkinter сангаас удамшуулж авсан tk хувьсгчтэн дээрээ Tkinter сангийн level функцийг ашиглаад үүн дээр ажлын талбараа тэгэхээр нэрийг бичиж өгнө. За ажлын талбар маань root байгаа учраас root гэж бичнэ. За тэгээд ажлын талбараа байгуулсан root-ийг бичсний дараа нөгөө level-ийнхаа шошгийнхоо нэрийг текстийг бичиж өгнө гэсэн үг дотор нь. Утгыг бичиж өгнө гэсэн үг. Текстэн дээрээ юу гэж бичэх вэхээр миний анхны level. За ингэж бичээд одоо энэ level-ээ тухайн ажлын талбар буюу root дээрээ байршуулахын тулд бид нэр дараах функцийг бичиж өгнө. Level гээд level-ийн объект хувьсгчаа бичээд level pick хувьсгч нь буюу одоо функцийг зарлж өгнө. Тэгэхээр нэг өсөндөө түрүүний энэ мөрөн дээр бичсэн level маань болохоор level object файл болж байна гэсэн үг. За одоо ингээд run-а дараа ажиллуулахаар нөгөө түрүүний Tkinter-ийн ажлын талбар дээр анхны level маань байршуулгадана гэсэн үг. За миний анхны level гэдэг энэ дээр байршуулгадж гарч ирсэн байна. За тэгэхээр өнөөдрийн видео хичээлээр та бүхэндээ Python-ы Tkinter сангийн level буюу шошгыг хэрхэн ажлын талбар дээр байршуулахыг та бүхэндээ тайлбарлалаа. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. За манай сувг танд таалагдсан бол суган дээр маань лайк дарж бичлэгийг маань share хийж за бичлэгэн дээр маань сэтгэлээ өгнө. За ингээ баярлалаа баяртай дараагийн хичээлээр уулзцгаая.